өргөсөнд баярлалаа. Тэгэхээр таныг бол бид нэр 2-3 хоногийн өмнөөс танд бол урилга өгөөд өөрийнхөө байр суурийг бидэнтэй хуваалцаач гэд урилга өгсөн байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо энэ хэргийн талаар ярилцахаар хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр миний эхний асуулт маань одоо энэ Бата гэдэг хүн одоо та хоёр яг ямар анх яаж танилцж ирсэн юм бэ? Ямар танилуд юм бэ гэдэг асуултаар ярилцлага эхлэе гэж бодлоо. За баярлалаа. Бас байр суурайч гэдэг юм уу? Талаар бодтой мэдээ зөх боломж олгож байгаа. За нөгөө талаар үнэхээр маш завгүй явж байгаад. Маш том хэмжээний айлчтал болоод үнэхээр завгүй явж байгаад. Амжсангүй. Одоо ингээ эргээ харахад маш их хэмжээний одоо мэдээс нийгэмд буруу зүрх ойлголтууд ч гэдэг юм уу явж байгаа юм байна. Энийг тайлбарлах одоо бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна гэж ойлгоод өнөөдөр ирж байна. За бид нар таньс хүн биш. Тийм манай салбарт ажилладаг, мятад ажилладаг олон хүмүүсээс нэг зөвхөн би мэддэг хүн. Тэгвэл одоо шүүхийн шийдвэр одоо Бат гэдэг хүн одоо хоёулаа ярилцлагыг сууж байхад бол одоо шоронд байгаа. Саатуулагдсан байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр одоо 100 хоногор 20 саатуулах ял оноосон байгаа. Тэгэхээр та шүүхийн шийдвэртээ санал нийлж байгаа юу? Тэгэхээр ингээ. Ихсэд зарчим ярив. Би бол энэ яриг нэг 3 хэсэгт хуваамаар байна. Ихсэд хэдүүдээ зарчим ярив. Бид нар ямар нийгэмд амьдарч байгаа юм? Тийм үү? Ямар эрх зүйн тогтолцоо байгаа юм гэдэг. Дараа нь яг шүүх хурцтай холбоотой юм ярив. Дараа нь яг жинкнээсээ юу болсон бэ гэдгийг ярьж өгье. За тийм. Тэгэхээр өнөөдөр бид нар ер нь ямар нийгэм байгуулж байгаа юм? Ардчилсан эрх зүйт хүмүүнзэг гэдэг тийм үү? 90 оноос хойш бид нар язангуяа ардчилснаа миний төлөө тэмцэж байгаа. Энэ нийгмийн маань гол шинж юу вэ? Эрх зүйт төр гэдэг маань өөрөө хууль дээдэлдэг. Бүх юм хуулийн доор. Нийгмийн бүх харилцаа хуулийн дагуу явагдана. Тэгэхээр хинч вэ? Сайд вэ? Сайдын дүү вэ? Тийм үү? Их хурлын гишүүн байж гэдэг юм уу? Хинч байсан бид хуулийн доор. Хуулийн өмнө тэгш хэрэгтэй. Тэгэхээр энэ нийгмийн төлөө бид нар явж байна. Тодорхой амжилт байна уу? Байна. Ингээд энэ нийгмийг бид нар 24 орчим жил энэ нийгмийн тогтцоог бий болгоод өнөөдөр бид нарт юу байгаа юм? Тийм үү? Өнөөдөр бид нарт иргэний хууль гэдэг юм уу те? Захиргааны хууль ч гэдэг юм уу? Ерөөсөө нийгмийн харилцааг бүхэлдэн зохицуулсан хуультай болж чадсан байна. Өнөөдөр яг энэ хуулийг бүгд мөрдөнө. Өнөөдөр тэгэхээр зэрэг болоод байгаа үйл явдал маань юу гэхээр хинч бай. Өнөөдөр хин нэгэн хүн өнөөдөр ч магадгүй өчигдөр ч юм уу маргааш ч юм уу Монгол улсын аль нэг шүүхтэр иймэрхүү гэмт хэрэгээр шийтгэж байгаа. Өөр төрлийн гэмт хэрэгээр шийтгэж байгаа. Гэхдээ хуулийн хүрээнд шүүх тэрийг шийдэж байгаа тийм үү? Тэгэхээр ийм тогтцоо биднэрт байгаа юм байна. Өнөөдөр энэ тогтцооны дагуу энэ хэрэг явжээ. Өөрөөр хэлбэл шүүхээс гадуур ч юм уу те эсвэл хууль бусаар юм уу хуулинд байхгүй гэмт хэргийг зохиогоод ч юм уу хүннийг ялсыг шийдэхээгүй байх тийм үү? За ямар ч хэсэн шүүх шийдвэр гаргасан байна. Шүүх шийдвэр анхан шатны шийдвэрээ гаргасан байна. За одоо дараагийн яг одоо энэ хувь хүн дээр ярив. Энэ хүнийг яг ямар хэрэгээр шийтгэсэн бэ? Тэгэхээр би энэ хүнийг Twitter ашигласаа гэж гомц гаргаагүй шүү дээ. Өөрөлдвөл Twitter хуудастай байна. Twitter хуудас ашиглаад байна гэж гомц гаргаагүй. Өөрийнхөө Twitter хуудсан дээр бичээд байгаа юм үтгсэн байна, доромжилсан байна гэдгээр гомц гаргасан. Тэрийг хэн шалгасан? Цагдаа шалгасан. Тийм үү? Тэрийг прокурор хянсан. Ингээд цагдаагийн шалгасны дагуу прокурор хянаад за энэ бол үтгсэн доромжилсан гэмт хэрэг байна гэд шүүхэд хэрэгэ дамжуулсан. Шүүх тэрийг хянж үзээд за энэ бол үтгсэн хэрэг байна гэж шийдвэр гаргаж байна. Өөрөөр хэлбэл цагдаа прокурор шүүх 3 байгууллага 3 сайныг бүгдээрээ дамжуулаад шалгасан тийм үү? Тэгэхээр магадгүй маш олон хүн нэг асуултыг одоо намайг асуухыг хүсэж байгаа хөх гэж би бодоод байна л да. Заавал шүүхэд очих шаардлага байсан юм уу? Өнөөдөр бидний тогтцоо тэр штэ. Хин нэгэн хүн өөрийгөө үзүүлцгийг илэрхийлж байна тийм үү? Гэхдээ энэ хүн үтгэх доромжлохыг хийх ёсгүй. Тэгэхээр ийм үйлдэл гарахаар яадаг юм? Жишээлбэл тэр хүн гомдох хэрэгтэй. Чи би гомдох хэрэгтэй тийм үү? Би гомдлоо цагдаад өгсөн. Би тэгтээ шүү. Энэ хүн нэг жил 6 сар орчим
миний тухай ингээд бичсэн зү янз бүрээр. Шүүхтэр 5700 шиг бичвэр гэж гарсан ба. Би сүүлийн 3 сарын авсан юм. Тэгэхэд 5700-д 3 сард зөвхөн нэг хүн дээр чиглэсэн. Цагдаа прокурор энийг нэг бүрчсэн шалгасан. Тэр хүн үнэн бичсэн байж болно шүү дээ. Тийм биз дээ. Энд чинь дандаа хүнийг гэмт хэрэгт холбогдуулсан, нэр төрөлд нь халдсан тий, удаан дурамжилсан тий, авилгаас хээс ахуустай холбогдуулсан, албан тушаалаа ашигласантай холбогдуулсан юм байхгүй юу? Тэрийг шалгаж үзээд тэндээс үнэхээр тийм юм тогтоогдсон бол би өөрөө гэмт хэрэгтэн болно шүү дээ. Гэвч үнэхээр тогтоогдсонгүй. Тэгэхээр яг энэн дээр Twitter хэрэгжилж байгаа хүмүүс болохоор одоо энэ бол үндсэн хуулийн 16 дугаар зүйл заалт буюу хүн өөрийнхөө сэтгэлдлийг илэрхийлсэн. Энэ бол free speech буюу сэтгэгдэл байсан. Сэтгэгдэл дээрээс одоо ял авсан анхны тохиолдол боллоо гэдэг одоо байр суурийг олон хүн илэрхийлж байна. Шүүхийн шийдвэр өгөөд бид нар ямар нэгэн байдлаар одоо шүүн хийх хэрэг байхгүй л дээ. Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалддаг ийм тогтцоо байгаа. Дахиад манай эрх зүйн тогтцоо бидний бүгдээрээ хүзэн зөвшөөрөөд бий болгосон тогтцоо юм байна. Энэ хүн өөрөө тодорхой зорилготойгоор тийм үү? Нэг хүн чиглэсэн одоо юм үз ажиллагааг маш удаан явуулсан шүү дээ. Энийний үр дүнд нь жишээлбэл хувийн хувьд нэр төр, албан тушаалтны хувьд ажил хэргийн нэр хүнд гэж байдаг. Эдгээр асуудлуудад маш их одоо хэмжээний хорхорол учруулж эхэлсэн. Тийм учраас улс төрчид, их хурлын гишүүд, сайд нар бол энэ ямар асуудал юу болоод байгаа юм бэ? Чинийхээ учрыг олооч. Яагаад одоо энэ асуудал дээр чи ингэ чимээгүй байгаад идэв юм бэ? Би жил 6 сар чимээгүй явсан шүү. Гэдэг асуудлууд тавьж шүүмжилж эхэлсэн. Ялангуяа одоо энэ Мардаа гэдэг хүн жишээлбэл энийг харуулах хэрэгтэй. Гансхийг алчи гэдэг бод орж гарч явах жишээ нь. Гансхийг алнаа юу юм. Ийм мөнхөн хорвоод байгаад бүр сайд болоод тууж явж явах арайчтэй. Тийм үү? Одоо миний амьдсанд хасдахаар хүмүүс ингэж тийм сэтгэл төрж шин. За энэ бол сэтгэл биш. Энийг бол занл хил гэж ойлгож. Энэ бол тэр Батын жиргэний үр дагавар. Гансх бол маш муу. Ер нь хорвоод байх ёсгүй юм шиг санагддаг болтол гансх судлаач Бат инженер бичих юм аа. Тэгэхээр Батын одоо жиргэний үр дагавар өөр ингэж гарч ирж байна. Өөрөөр хэлбэл хин нэг нь танихгүй хүн гансхыг ер нь алъя гэдэг бодол төртөл тэр хүн бичсэн юм байна тийм үү? Та шүүхийн шийдвэртээ санал нийлж байгаа юу анхан шатны шүүх? Би шүүхийн шийдвэрт ямар нэгэн байдлаар одоо юу өгөхгүй. Тайлбар өгөхгүй. Яг л шүүх өөрөө хараат басаар шийдвэр гаргадаг. За нөгөө талаар энэ хүн өөрөө ер нь яагаад ийм байдлаар орсон юм бэ? Одоо хэдүүл хойсоо ер нь юу болоод шүүхтэр асуудал шийдэгдсэн бэ гэдгийг ярьсан шүү дээ. Яг жинхэнэ юу болсныг одоо жишээлбэл эргээд энийг сонирхож байгаа энэ асуудалд шүүмжлэлтэй хандж байгаа ч юм уу тийм үү? Дургуйлж байгаа хүмүүс ойлгох ёстой болов уу гэж би бодож байгаа юм. Яг юу болсон бэ? За 2012 онд зам тээврийн сайд болсон. Юу өмнөд сайд гэдэг байсан. Низам удаагүй ээжид Завингэрс намайг нэг өрөөнд ороод ирээ. Чи хоёул уулз ярих юм байна гэсэн. Ороод уулзсан чинь манай дүүг иргэний хэсгийн дарга уулзгая. Болгоод өгөөч гэсэн. За. Би ямар асуудал тавьсан бэ гэхээр үгүй ингээд Twitter төрийн албыг ингээд яриа шийдчихсэн юм шээ нэгд. Хоёр танаа дүүчин бол ингээд Twitter хуудасаар дандаа юм үтгсэн дарамжтай асуудал явуулдаг штеп. Тэгэхээр харин тийм ээ би дүүгээ загнасан. Манай дүү одоо танаас уучлахгүй. За ингээд хэд хоногийн дараа дахиад нэг ороод ирэх гэсэн орсон. Игчтэй хоёр хоёулаа хамт хэлсэн. Игчин дүүгээ загнасан. Дүү нь уучлахгүйсэн. Ингээд иргэний хэсгийн дарга уулзъя гэсэн. Би нөгөө хэсгээс хэлсэн. За наадах чинь ингээд чи бид гурав яриа шийдэхгүй хаа. Улс төрийн асуудал байгаа гэд. Яг энэ үе та ямар албан тушаал дээр байсан? Би зам тээврийн сайд байсан. Зам тээврийн сайд байсан. Таны томилгоо мөн үү? Иргэний нисхийн ерөнхий газрын дарга. Засгийн газрын томилгоо. Засгийн газрын томилгоо. Би яг тэрийг хэлсэн. Уг нь тайлбарласан. За ингээд өөр хүн томилогдсон. За нөгөө хүн чинь нөгөө энэс болсон юм уу яасан өргөжлүүлээд бичсэн. Аяр шиг гэж бодоод бас орхичихсан. Хоёр үнэхээр завгүй ажилттай байдаг байна. Ямар анхаардаг ч үгүй. Тэгэхээр та цагдаа болон шүүхэд гомдол гаргахдаа 8 сарын өмнө гомдол гаргасан гэсэн. Тэрнээс өмнө гэсэн үг үү? Би зүгээр цаг хугацааны 12 оны асуудлыг ойлгох. 12 оны 10 сарын үеийн юм ярьж байна. Тийм. За дараа нь дахиад bijсэн. Манай нэг нэр хүндтэй улс төрч намайг дуудаад Батгийчгийн хүн байд юм а чиний уулзаач гэсэн. Дахиад нөгөөхөө тайлбарласан. Ийм байдлаар хүн штэй гэсэн. Харин тийм ээ. Би нэгэн цагийн чигсаа одоо чамаас уучлах байна.
Ингээд байжсэн удасгүй өөрөө мессеж үчээд би яам дээр дуудаж авчихсан. Би тэр дахиад ирсэн. Энэ удаа орж ирэхдээ бол би мятын захирал болъё гэж орж ирсэн. За би урд дахь туршлагаас сургамж авсан хүн битэрийн яриаг ингээд дэгтвэн бичиж авсан. Одоо надад 30 минутын яриа байна. Ярилцсан танд байгаа. Тийм, ноцох баримт гэсэн үг. За ингээд дахиад энэ хүн уучлахгүйсэн. Би буруу ойлгож ирсэн байна. Одоо ингэхгүй. Би мятын захирал болъё. Дахиад хэлсэн би. За би чамд юу ч хамсахгүй. Тэгээд чи энэ асуудлыг ингэж яриад дарга цэрэг болдог. Төрийн албыг 8-ц дэмшээ. За ингээд Бат гэдэг хүн Жаргал сайхан гэдэг хоёр хүн мятын захирал өрсөлдөөд Жаргал сайхан захирал болсон. Ягаад гэвэл Жаргал сайхан гавьяат нисгэж насаараа ажиллажчихсан. Аль ч утгаараа Батаас давж гарч ирж байсан. Өөрөлдвөл Бат өрсөлдөөнд язагдсан тийм үү? Дээр нь Бат мят компаниас хууль бусаар цалин нэрээр авсан 50 орчим сая төгрөг үндэсний аудитын газараа тогтоогдсон байсан. Дээр нь гэр бүлээрээ мятаар зорчоод 4000 орчим доллараар зорчичоо төзөөгүй. Гэх мэтчсэн үндэсний аудитын газараас тогтоогдсон актууд байсан. Өөрөлдвөл энийгээ чи төз гэдэг шаардлагатай байсан. Иймэрхүү ёс суртахуунгүй байдал чи өөрөө чамайг мятын захирал болох боломжгүй байна. За энэ төгшөрсөн юм ингээд нөгөө асуудал үргэлжлээд явсан. Ингээд жил 6 сарын дараа 13 оны 10 сард би хэлсэн түрүүнтэй манай улс төрчүүд хурлын гишүүд ургасч хийсэн. Наад асуудал нэг тийш болохгүй даач босхгүй нэ. Буруу ойлголт яваад байна. За ингээд би оюун гэрэлтэй уулзаад за одоо наад дүүч арай хитэрж байна. Наад дүүтэй бас ярьж болт юм бол энэ асуудал ярих гэсэн. Оюун гэрэл наад өөрөө тэгсэн. Энэ над хамаагүй. Би энд оролцохгүй. Манай дүү бол тусдаа хөө хүн. Тэр хүний Twitter хуудас бол тусдаа над хамаагүй. Та хоёрын хооронд өвчрөө болоо. Над ерөөс хамаагүй би энд орохгүй гэж тохирсон. Энэ тохироны дагуу би за тэгвэл одоо энэ дүүтэй өвчрөө болъё гэж энэ асуудлыг би цагдаад шалгуулахар гэсэн. Давхар би өөрийгөө шалгуулж байгаа. Яг л тэнд бичсэн юмнууд тогтоогдвол би хэлж штэ. Үнэхээр би гэмт хэрэг асуушаасаа уруулсан ашигласан хэрэг байвал би өөрөө гэмт хэрэгт юм болно штэ. Цагдаа 8 сар шалгасан юм. Нэг бүрчсэн. Та гомдлоо гаргахдаа зам тээврийн яамны албан бланкнаас тэгсэн. Гомдлоо гаргасан байсан. Яг намайг сайтын хувьд. Зам тээврийн сайтын хувьд бичдэг. Зам тээврийн сайтын хувьд албан тушаал эрх мэд уруулсан ашигласан тухай бичдэг. Тийм учраас би хуугийн нэр төр ажил хэрэг нэр төрөө хамгаалж бичсэн. Яг тэгж гомдол гаргасан тохиолдолд иргэн хүн албан тушаалтны өөдөөс шүүхтэр, анхан шатны шүүхтэр өөрийнхөө бичсэн зүйлийг батлан нотлох шаардлагагүй байдгаа гэдэг зүйлийг бол оюун гэрэл сайд манай студид ирж ярилцахтаа хэлсэн. Энэ бол олон улсад бас тийм. Оюун гэрэл сайд бол дүүгийнхээ төлөө санаад зовсон их ч хүн. Тэгэхээр оюун гэрэл сайдын тухай асуудыг хоёул орхичих. Бат битээр хооронд хэзээ яригдах хэрэгтэй одоо. Тэгэхээр зэрэг би дөрөв хэлсэн. Хувь хүнтэй холбоотой асуудал байгаа. Дээр нь яг одоо тухайн салбар удирж байгаа сайттай холбоотой асуудал байгаа. Тэгэхээр энэ бол хувь хүний нэр төрөө хамгаалахаас гадна би төрийн дархсааг хамгаалж байгаа. Яг л өнөөдөр улс төрд байгаа хүн болгон хулгайч, зөөвчин, авилгасчин тийм үү? Ерөөсөө энэ өөрөө төрийн дархсааг байхгүй болгож төрийн нэр хүндийг унгаач.